там, где хочешь ты. Это внутри себя. Прими, открой себя заново. Не надо оправданий и пустых фраз. Открой себя заново. Пойми, этот мир только наш и для нас. Открой себя заново. Та яг одоо гоо сайхны галерей шоуг үзэж байна. Намайг Настя гэдэг. Би 26 настай. Би зөвхөн гэрийн эзэгтэй байсаар үнэхээр залхаж байна. Дахиад ийм баймааргүй байна. Би өдөр бүр хүүхэдтэйгээ гэртээ цагийг өнгөрөөж байгаа. Одоо бол үнэхээр залхаж байна. Учир нь нөхөр маань надад ерөөсөө тусалдаггүй. Тэр хүүхдээсээ төрч болов халдаад амрахыг хүсдэг. Гэтэл нөхөр нь эсэргээрээ чи ихнэр хүн хүүхэд төрүүлсэн бол гэртэл суух ёстой гэж үздэг. Нөхөр маань мөнгө болж байгааг би ойлгож байна. Гэхдээ л юу гэж ч тайлбарламар юм бтэ. Би ганцаараа л хүүхдээ асарч ийн бүхэн ганцхан надад хэрэгтэй юм шиг санагддаг. Нөхөр нь найзуудтайгаа уулзаад шөнө оройгоор сууж болдог. Энэ хэвийн үзэгдэл. Гэхдээ ихнэр чи амарч чадахгүй юм шүү дээ. Гадуур явахдаа ихчээс маань зөвшөөрөл авдаггүй ярилцдаггүй тэрэнд муухай санагддаг. Харин ихч маань хаана нэгтшээ явах болвол бараг хагас жил асууж гойдог. Ойлмар санагдчих. Яагаад? Яагаад гэвэл би ятарч байна. Минийхэр ихч маань зүгээр нэг тэнгэл байхгүй юу? Би лав ингэж амьдарч чадахгүй байсан. Нөхөр нь үнэндээ мөнгө олж ирдгүү шүү дээ. Хүүхдийнхээ төлөө л ингэж амьдарч байгаа. Чадахгүй нэ. Нөхөр маань намайг сэтгэл санаагаар дэмжиж өгөөсэй л гэж хүсдэг. Бас надад жаахан ч болов чөлөөцөг гаргаж өгөөд хүүхдээ асрах туслаасаа гэж хүсдэг. Игч маань өмнө нь өөртөө үнэхээр хайртай байсан. Харин эхний охин Аринан төрсний дараа тэр жин нэмээд эхэлсэн. Ерөнхийдөө бүх асуудал ингэж л эхэлсэн. Яг одоо миний жин 86.8 кг. Нөхөр маань мэдээж надад турах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр игчийг маань жингээс нь болж доромжилж гахаа гэж дуудаж байсныг сайн санаж байна. Та өөрөө жингээ хэвэн гэж боддгоо. Миний хувьд бол үгүй. Энэ хэвэн зүйл биш. Тэр идээдл байдаг. Идэхээр арай дээрддэг байх. Эсвэл тагтан дээр гарч зогсон үгүй бол идэнэ. Гэхдээ ихэнхдээ л иддэг. Ялангуяа би чихрэнд илүү дуртай. Чихрэнд үнэхээр хайртай. Бас сүтэ кофенд дуртай. Минийхэр тэр бүх юм дуртай. Энэ төслийн төгсгөлд би телевизийн од шиг л гарч ирмээр байна. Гуайлаг, хөөрхөн болж өөрөө өөрийгөө танихааргүй болтлоо. Өөрчлөгдмөр байна. Настя өөрчлөгдөхийг хүсэж байна. Харин би хаанаас эхлэх ёстойг нь мэднэ. Эхний даалгавар Настяг зорилгодоо хүрэхэд ихээхэн туслах болно. Тэрнийг даалгавраа биелүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь энэ даалгавар тэрний сонирхолд нийцнэ. Настя сайн уу? Намайг Мария Романова гэдэг гоо сайхны галерей оролцогч олсонд чинь баяр хүргэе. Баярлалаа. Солиотой. Настя бидэнд 3 сарын л хугацаа байгаа. Тиймээс дэмий ярьж цаг алгах хэрэггүй гэж бодож байна. Шууд чиний хувцсны шүүгэнд юу байгааг харцгаая. Чиний өмссөн хувцсыг хараад бидэнд их ажил байгаа гэж бодогдож байна. Би өөрийгөө зүгээр л харагдаж байна гэж бодсон. Би зүгээр л харагдаж байна. Юу гэж дээ? За харцгаая. Явцгаая. Настя гэрээ эзэгтийн дүр төрхөөс салахыг хүсэж байгаа. Тиймээс хамгийн ихний хийх ёстой зүйл бол хувцсны шүүгээгээ өөрчлөх. Эхлээд асуудал юунд байна вэ гэдгийг бид ойлгох ёстой. Миний харснаар ийм хувцснууд сайн үр дүнд хүргэхгүй. Хамгийн дуртай хувцас надад харуулаач. Бүгдэнд нь дуртай л да. Жишээ нь энэ дайшинсан дуртай. Ийм байна гэж таамаглаж байлаа. Энэ бас дуртай. Бас судалтай цамцнуудаа дуртай. Аль гурванг нь гаргаад ир. Хуучирсан анхны үзэмжээ алдаад сунчилсан. Өөрт нь зөгтгөө хувцснуудаа салгахын тулд хувцсны шүүгээг нь цэгцлэхийг хүссэн. Энэ судалтай даашинц үгүй. Харин энэ аль хэдийн модноос гарчихсан. Эднээс салах хэрэгтэй. Тийм ээ. Машад юу гэж хэлмээр байсан бэ? Буцаагаад өлөгчхээ. Би тэдэргүүл өмсөн штэ. Надад энэ даашинц маань их таалагддаг. Хайж чадахгүй. Хайж л таарна да. Чи бол төслийн оролцогч. Цаашаа явахын тулд чи энийг хийх ёстой. За хай. Зөвшөөрч байна. Би удахгүй ойлгох байхаа. Ийм зүйл сонсоход уургүй нэг зэрэг төрж байсан. Би модноос гарсан хувцсыг хайсан. Ийм өндөр яах юм бэ? Өмсөн. Юу гэсэн үг юм? Хайна. Би бүр хилчгсэн байсан хувцснуудыг бас хайчихсан. Би энийг дэлгэж харахыг ч хүсэхгүй байна. Битгий дэлгэж сайн байна.
Би Настя зөгтгөө хувцснуудыг бас угаасаа л хөгийн хувцснуудыг гаргаж хайсан. Энд хараад авах юм байхгүй. Бүгд хог. Өөрчлөлт шууд харагдаж эхэлсэн. Ингээд чи дараагийн шатанд бэлэн боллоо. Надад том хогийн уут байна. Ишээ бүх хувцаа хийн, бүгдийг хаяа. Алуу. Бид ганцхан хогийн ууттай байсан. Гэхдээ би Настягаас нэмж хогийн уут гуйхаар тийм их хай хувцас байсан. Бидэнд 4 хогийн уут хувцас гарлаа. Хөөх. Ийм их хувцас байна гэж төсөөлөөгүй. Харин одоо эднийг бүгдийг устгах нь хувцас өмсчих би чамайг хүлээж. Бурхан минь. Би хувцснуудыг шатаахаар гарсан. Харин тэнд ястаа төсөөлөөгүй зүйл болсон. Орцноос нэг ир гараад ирсэн. Тэгээд Настяг хоргож эхэлсэн. Тэр биднийг юмнуудыг буцаагаад өг гэж шаардсан. Бид маш их гайхаад эн чинь Настягийн юмнууд ч гэж хэлэхэд энэ бүх зүйл зөвхөн Настягийн биш болох нь тодорхой болсон. Настя бидэнд хэлэхдээ энэ өөрийнх нь хувцас гэсэн тиймээс л бид ингэж цуглуулсан. Тэр өөрийнхөө даашинцыг авчирсан. Энд маш том ууттай хувцас байна. Бүгд Настягийнх гэсэн шүү дээ. Тэнд миний цамцнууд бас хэд хэдэн өмднүүд байгаа. Надад юу ч байхгүй гэж хэлэхэд ичмээр шүү дээ. Настя ээжийнхээ хувцснуудыг өөрийнх гэж хэлээд хайсан байсан. Намайг байдалд оруулах гэж амьдэрцгаадаг юм уу? Би тэгээд надад юу ч байхгүй гэж хэлэх байсан эргүү. Настя том хувцсны шүүгээтэй олон хувцастай гэж харагдахын тулд ээжигээ зураг авалтын багийг үзэгчдийг хүртэл хуурсан байсан. Болсон явдлаас болоод ууралчгүй. Тийм ээ, ээжигээ хуурлаа, та нарыг бас хуурлаа. Би зүгээр л бүх зүйлийг сайхан болгохыг хүссэн. Тэрнийг маш их хичээж байгааг харсан. Би бүх хүнд таалагдах гэж хичээдэг. Бүгдийнх нь хүслийг биелүүлэх гэж оролддог. Бид байршил руугаа явж байхдаа маш их зүйл ярьсан. Хүрэх газартаа хүрэхэд тэр аль хэдийнэ тайвширчихсан байсан. Настя бид бүгдийг бэлтчихсэн. Чи яг одоо бүгдийн шатаанд ганцхан шүдэнц бий. Мэдээж би шуудхан шатаахыг хүсээгүй. Эргэлзээ байсан. Чиний дуртай даашинц. Альвэ би угаасаа бүх зүйл бэлэн байна. Настя ураг шалхахаас айж байгаа. Гэхдээ өөрчлөгдөхийг маш их хүсэж байгаа. Бензинтэй савыг онгойлгоод асах гол нь болгоомжтой байгаараа тэгээд л болоо. Тэгээд бид шатааж эхэлсэн. Сүүлчийн шүдэнц. Мэ. Гал асаж эхлэхэд сэтгэл хөнгөрөөд ирсэн. Юу мэдэрч байна да? Бүгдийн сайн хар. Чи энийг өөрийн гараар хийлээ. Шинэ амьдрал эхлүүлж байгаа мэт мэдэрч байна. Би бэлээ. Сайн байна. Би чамаар үнэхээр их бахархаж байна. Хорт юм аа. Би энэ бүхнийг дохио гэж утсан. Ямар ч тач үнэхээр сайхан байсан. Эхний шат дууслаа. Би чамаар үнэхээр их бахархаж байна. Маргааш төслийн 2 дугаар шат эхэлнэ. Чи өөрийн биеийн жин дээр ажиллаж эхэлнэ. Энд чинь чамд Herbalife-ийн шинэ тэжээлийн зөвлөх туслах болно. Чамд хэрэгтэй зүйлс гэвэл гар утас, ноутбук, эсвэл таблет. Бас энэ хайрцагт байгаа зүйлс. Баярлалаа. Бид цэцэрлэгтээ явахаар бэлдэж байсан. Харин Арина утсыг мань авчихсан диггүтж байсан. Гэтэл гинэт дуудлага ирээд охиноосоо утсаа нэгсэн. Арина утас өгөөдхөө. Настя, шим тэжээлийн зөвлөх Бромбай Алматаас мэдчилж байна. Би Москвагаас холбогдно гэж бодож байтал Казахстанаас ярьсан. Чамд ярих цаг байна уу? Арина тэнд диггүтэд гал тогоонд юм буцлаад зөвлөх мань залгаад их сандарсан. Жаахан оройхон залгуул сайн байна. Ер нь над руу орой залгасан дээр те. Тэр үед л Аринатай ч тэр өөр хүмүүстэй ч тэр зорлдаагүй байдгийн. Тэгвэл би байж байгаа залгыг өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Маш их баярлалаа. Охиноо цэцэрлэгт нь хүргээд бүгдийг тараачсан байхад зөвлөх дахиад залгасан. Дахиад мэдчлээ. Бромбай байна. Юу байна да? Сайн байна уу? Ингээд бүх зүйл эхэллээ гэж бодсон. Бид ичнээ танилуд. Би чиний түүхийг сонссон. Намайг Настя гэдэг. Би 26 настай. Би зөвхөн гэрээ эзэгтэй байсаар үнэхээр залхаж байна. Одоогийн байдлаар чиний өндөр жин хэд байгаа вэ? Би энэ сэдвэр ярих дургүй. Ийм ярианаас шууд зугтчихдаг. Өндөр 1 м 64 см. Жин 87 кг. Надад алхал тоолдог ч юм уу, элдв төхөөрөмж зөвхөл хэрэггүй. Маша чамд Herbalife нутришны бүтээгдэхүүнүүдийг өгсөн үү? Тийм ээ, өгсөн. Бүтэн хайрцаг зүйл байсан. Үнэхээр цочирдоод байж байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг яахаач мэдэхгүй байна.
Нэрээ үнэхээр олон зүйл байсан. Одоо би чамд бүгдийн тайлбарлана. Цаашдаа хэрхэн ажиллахаач бас хэлж өгнө. Би яаж бэлтгэснийг мэдхүү. Хөргөгчөнд байсан идэж болохоор бүхнийг аль хэдийн идчихсэн. Юуны төрөнд Herbalife компани тэнцвэртэй хооллолтын чиглэлдээ 40 жилийн турш дэлхийн хэмжээний тэргүүлэгч байсан гэдгийг тайлбарлаж өгмөр байна. Аль хэдийн эхэлчихсэн гэдэгт итгэж чадахгүй нэ. Маргаашнаас эхлээд бид хооллолтын зарчмыг чинь өөрчлөх болно. Бас хооллолтод чинь Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийг оролцуулж эхлэх болно. Шууд л кофе умаар санагдаад эхэлсэн. Эхний алхам чамд алой ургамлын ундаа байгаа. Энэ чиний хоол боловсруулах системийг дэмжинэ. Алой, яаж ухалж байна? Хоёр дахь алхам энэ бол ургамлын цай. Энд чамд эрч хүч өгч, галбиржуулж, өглөө эрцэрхэд чинь туслах 6 төрлийн фито нэгдлүүд агуулгдсан байгаа. Мэдхгүй юм. Харж лээ. Гурав дахь алхам формула 1 уургийн коктейл. Энд уураг, эслэг, эрдэс бодис, амин дэм агуулгаддаг. Зургаас нь харахад гоё санагдсан. Гэхдээ мэдхгүй. Ийм коктейлээр бид хоногийн 2 удаагийн хоолыг чинь орлуулна. Өглөөнөөс ахуулаад өдрийн турш коктейл хэрэглэнэ гэсэн үг. Оролдоод үзье. Дараагийн тайлбарлах бүтээгдэхүүн бол Ovios алюминий ундаа. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн байгаа юм. Нэг цайны хаалбаг бүтээгдэхүүнд 5 г эслэг агуулгаддаг гэд боддоо. Энэ чамд илүү их цадсан мэдрэмж өгнө. Толгойдоо төсөөлөнгүүт шууд амсаж үзхийг хүсэж байна. Эдгээр нь үндсэн бүтээгдэхүүнүүд. Энээс гадна чи уламжлалт хоолуудаа идэнэ. Харин би чамд юу нэмж хэрэглэх үү, ямар хүнсийг болгоомжтой хэрэглэх үү гэдэг талаар зөвлөгөө өгнө. Би шууд л идмээр санагдчихсан. Энэний зэрэгцээ чи цахим хооллолтын тэмдэглэл хөтлөх болно. Ингэснээр би чамайг хоногийн турш яаж хооллолсныг хянаж төлөвлөх боломжтой болно. Би яаж тэр болгоныг тэмдэглэхээ мэдэхгүй байна. Шууд юу болох, юу болохгүйг нь хэлчихэж болохгүй юу? Тэгэхээр цаашдаа хэрхэн ажиллахаа тайлбарлая. Бидэнд галбиржуулах марафоны систем гэж бий. Баг нийт 8 хүнтэй бүгд өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэхээр ажиллаж байгаа оролцогчид. Тэд надад тогтмол туслана гэж бодож байна. Би чамайг энэ групп чатад нэмнэ. Ингэснээр нэг нэгийгээ хянах, дэмжих, туслах, чиглүүлэх боломж бүрдэнэ. Чи Минскэд би Алматад байгаагаас үл хамааран байнга холбоотой байх болно. Зөвлөх маань бүхнийг тайлбарлаж өгч хүслийг минь улам их бадрааж өгнө гэдэгт итгэлтэй байсан. Бид маргаашнаас эхлээд шинэ амьдралыг эхлүүлэх болно. Тэгье, эхлүүлцгээе. Ингээд эхэллээ. Тэр намайг бүдүүн гэж хэлээгүй, харин намайг турна гэж л хэлсэн. Коктейл бэлтцгээе. Надад 250 мл ус хэрэг болно. 2 халбаг коктейл. Тэгээд холно. Амьдралын шинэ үе шатыг эхлүүлэхэд үргэлж хэцүү гэхдээ сонирхолтой байдаг. Одоогоор давгүй байна. Herbalife-ийн батончикийг идэж үзэх гэж байна. Гоё амттай байна. Надад таалагдлаа. Өдөр бүр байнга идсэн ч болохоор юм байна. Боронбай хамтаар Настягийн фитнес дасгалжуулагчаар Паул Сирошкин ажиллах болно. Өнөөдөр бид цахимаар дасгалаа хийх болно. Надад чамд өгөх эхний даалгавар байна. Яг ингээд тохоогоор өвдөг рүүгээ сунах хөдөлгөөн. Бүх хүчээ зориулаад булчингаа ажилуулахыг хичээх хэрэгтэй. Тэгвэл энэ хөдөлгөөн өөрөө ямар их энерги шаарддаг болох нь мэдрэгдэнэ. Настя нь ялах хүүхэдтэй. Хүүхэд нь шөнөөр ихсэрдэг. Энээс болоод Настягийн жин хасах үйл явц нь арай онцлогтой болж эхэлнэ. Аль хэдийнэ шөнийн 2 цаг болсон байна. Эргээд унтаж чадахгүй байна. Хүү маань ой хагастай. Одоо хүртэл шүн дунд сэрээд идэх юм нэгдэг. Үүнээс болоод удахгүй галзуурах байх. Сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байгаа. Боронбайын гол үүргүүдийн нэг нь Настяг хүнд хэцүү үед нь дэмжиж юу хийх ёстойг нь хэлж өгөх. Чамайг харсандаа баяртай байна. Би ч бас надад нэг бэрхшээл гарч ирлээ. Юу тэр вэ? Багмаа шүн дунд байнга сэрээд тэгээд би тэр үеэр нь юм идмэр санагтаад байх юм. Яах вэ? Тэгвэл Ovios алюминий ундаага ууж болно. Эсвэл коктейлөө найруулад ууж болно. Эхний сарын төгсгөлд зөвлөхүүд маань заавал үр дүнгийн тайлан гаргадаг. Бидний төслийн эхний сар дууссан байна. Чи 6 кг хасч чадсан байна. Баяр хүргэе. Би чамтай бараг өдөр бүр холбоотой байгаа.
Чи заавраа маш сайн мөрдөж хичээж байгааг чинь би мэднэ. Гэхдээ илүү сайн ажиллах ёстой нэг деталь байна. Чи өөртөө болон өөрийнхөө хүч чадалд итгэлгүй байгааг би анзаарсан. Харин ийм итгэлийг чамд бий болгохын тулд бид хичээх ёстой. Тиймээс маргааш чамайг нэгэн уулзалт хүлээж байгаа. Гэхдээ ямар хүнтэй гэдг нь гинтийн бэлэг. Сонирхол төрүүлчихлээ. Шөнө ондохгүй байхаа. Намайг зураг авалтанд ирэхэд миний нүдийг боочгсон. Би юу ч харахгүй байсан. Хэн нэг нь намайг хөдлөөд явсан. Гэхдээ хэн гэдгийг би огтхон ч мэдээгүй. За тэгэхээр Анастасия нүднийхээ болтыг авч болно. Өдрийн мэнд сайн байна уу? Сайн байна уу? Алексей. Настя. Би Лёша хараад гэж бодсон. Би таныг өндрөө сайдгийг мэднэ. Харин өнөөдөр бид шууд тарьж болгоо. чамд зугдах газар байхгүй. Өнөөдөр бид чиний айцтай тэмцэж давах болно. Ингээд доослаа гэж бодсон. Тэрэнд өндрөөс үсрэхэд зориулагдсан хамгаалалтын бүс хэрэглэлүүдийг зүүлгэж эхэлсэн. Тэр үед Настя тодорхой хугацааны дараа өндрөөс үсрэнэ гэдгээ ойлгох шиг болсон. Тэгээд л бүх айдас, сэтгэл хөдлөл нь нүүрэн дээр нь ил болоод гараад ирсэн. Би энэс маш их айж байна. Үсрэнэ гэдэг чинь миний хувьд нисэгтэй адил хэрвээ унчхул яах вэ? Надад бүх хамгаалтын хэрэгслийг өмсүүлчихсэн. Тэгээд л зүгтах газаргүй гэдгээ ойлгосон. Нэг гингүүд гараа ингэж тавина. Хоёр гэхэд баг зэрэг доошоо сууж өгнө. Гурав гингүүд үсрэлтэй хийн шүү. Сандарсандаа надад яг юу яриад байсныг ойлгоогүй. Нэг гэхэр суу, дараа нь босч гэлөө. Бүх бодол минь унчхул яана, газардаж чадахгүй бол яана гэдэг дээр л төвлөрч байсан. Алив. Би чамайг барьж байна. Амьдралдаа ингэж үзээгүй. Бүх зүйл зүгээрээ. Алив. Би шууд эргэж буугаад л гэртээ хармаар санагдсан. Би ийм даалгавар гүйцэтгэхийг үнэхээр хүсээгүй. Ийм зүйл байна гэж төсөөлөөчгүй. За хөлөө баг зэрэг төлөөрэй. Зогсороо. Одоо хөлөө захтан тавиарай. Зуурахгүй тулд хөлөө зах руу тавих хэрэгтэй. Шууд л уйлаад эргэж буугаад юу ч хиймээргүй санагдсан. Халтрахгүй. Чам зориулаад ил садчихсан байгааг харж байна уу? Дахиад баг зэрэг. Хөлийг минь багаар тэлээд жаахан халтрахад шууд л доошоо унахаар санагдсан. Би энтэс барьж чадах уу? Үгүй ээ, би чамайг барьж байна. Настя, тавьшир. Тэр хөлийг минь дахиад тэлгээд байсан. Би өөрийгөө доошоо унаад бяцархан л гэж бодсон. 1 2 3. Би чадахгүй нэ. Дахиад. Би буцаад босчихсон. Чадахгүй байсан. Тэр дахиад л аль вэ л гэдээсэн. Би чадахгүй гэдгийг хэлсэн. Хөлөө ихцэл. Настя энэ төсөлд хамгийн сайн үр дүнгүй гаргаж авахын тулд өөртөө итгэх итгэлтэй байх ёстой. Би энэ айдсаа одоо л даван тулна. Эсвэл хизээч үгүй гэж бодогдсон. Хэлнэ үү? 1 2 3. Сайн байна. Би доошоо унаад нисэж байна гэдгээ ойлгосон. Өөрийгөө яг л ямх охин шиг хөнгөнөр мэдэрсэн. Үнэхээр дог байсан. Гайхалтай. Сэтгэл хөдлөл үнэхээр гайхалтай байлаа. Би энийг чадчихлаа. Энийг хийж эхлэхээр үнэхээр дог байсан. Энэ бүхэн өөрөө гайхалтай. За ямар байна? Эхлээд маш их айсан. Харин нисээд эхлэнгүүт зүгээр болоод бүр адреналин ялгарч байгааг нь мэдрэгдсэн. Би өнөөдөр нэгэн айцаа бүр мөсөн даван дуулж чадлаа. Одоо би торч чадна. Бүхнийг өөрөө хийж чадна. Хинт ч найдалгүйгээр өөрөө хийн гэдгээ итгэлтэйгээр хэлж чадхаар боллоо. Би өөрөөрөө бахархаж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Сорилт дууссаны дараа би ингэж бодсон. Би оролцогчдоосоо юугаараа дутуу илээ гэж. Гоо сайхны галерей төсөлд бид өөрсдийнхөө ямар нэг дутагдал, сул талыг даван туулдаг. Би өндрөө сайдгаа ерөөсөө нууж байгаагүй. Тэгээд яагаад эрсэл гаргаад үзэж болохгүй гэж бодогдсон. Юу хэвдэ? Мэдээж би тэнэг. Гоо сайхны галерей төсөлд миний туршиж үзхийг хүссэн олон сорилтууд байсан. Гэхдээ
Өндрөөс бол би үнэхээр их айдаг. Харин миний гарт Herbalife байна. Тэрнтэй далайг тоолсон ч чадна. Хоёр дахь сар бол бүгдийнх нь хувьд эргэлтийн цэг байдаг. Ихэнх нь бууж өгөхийг хүсдэг. Сайн уу? Сайн уу Настя? Надад асуудал гарсан. Би тэсэлгүй идчихлээ. Юуны түрүүнд битгийг санаа зов. Тэгээд надад юу эзнээ хэлдэ? Утсан дахиад идсэн. Хараад л яваад л байсан. Тэгээд нэг мэтгэд идчихсэн байсан. Дараа нь яах гэж идвэ гэж бодсон. Дахианы мах амт нь гоё байсан байх нэ? Дахин амттай байсан. Гэхдээ дахиан дээрээ золтоол нулимсаа туслуулчихаагүй. Энэ тохиолдолд дараагийн өдөртөө хөнгөн хооллох хэрэгтэй. Харин дараа дахиж битгий ингэрээ. Ойлголоо. Тийхгүй. Паша Настятай цахимаар ажиллаж байгаа боловч тэрний галбирыг гойлог гоё болохын тулд тогтмол шин дасгал даалгавруудыг бэлдэж байгаа. Дасгалжуулагч Пашатай би тогтмол спортоор хичээллэж байгаа. Хамгийн сайн хувилбаруудын нэг нь шатаар гүйх гэж хэлсэн. Хүүхэд маань унтаж байгаа болохоор надад гүйх боломж гарлаа. Тэгэхээр би одоо шатаар гүйх гэж байна. Би Настиг турж байгааг харж байгаа. Гэхдээ дотоод мөн чанарт нь өөрчлөлт гарч байгаа эсгэд итгэлгүй байна. Тиймээс уулзахар шийдсэн. Сайн уу? Сайн уу? Насти өөрийгөө өөр талаас нь харах хэрэгтэй. Нэг хэвийн цамцнуудаас ч салах хэрэгтэй. Тайлц, энэ бол миний баг. Энэ хүмүүс өнөөдөр чамд 3 стилийн хувцлалт бэлтгэсэн байгаа. Чи гурван гэн өмсөөд тайзан дээр алхах нь. Харин тайзны алхалтыг чинь Паша зааж өгнө. Би энэ даалгавар дээр нөхрийн байгаасаа гэж хүссэн. Гэхдээ бид ятгах чадаагүй. Тиймээс тэрний охин бас дүүн хөрөлцөн ирсэн байгаа. Яг хатан хаан шиг л сууж исэн. Нэг нь энийг хийгээд л нөгөө нь тэрийг ч хийгээд л. Эхний хувцсыг өмсөөлж эхлэхэд цамц нь бол хэвийн санагдсан. Харин банцлал нь миний стил биш. Надад таалагдаагүй. Бидэнд алхахаа сургал үлдсэн байна. 1 2 цэг. Нэг алхам эргээрээ. Үгүй, чи бүтэн эргэчихлээ. Эхлээд алхаагаа дуусгаад эргэнэ. Мэдээж шууд зүг болгож чадаагүй. Цэг. Хаачаад байгаа юм бэ? Бодолтой. Баруун хөлнөөсөө алхлаа. Баруун хөлнөөсөө. Боллоо. Тайз руу. Бэлэн. Бидний зорилго бол тухтай хувцастай сайхан харагдаж болдгийг үзүүлэх юм. Загварлаг цамц урт дуу юпг бас пүүз өмсүүлсэн байгаа. Энэ бүхэн орчин үеийг стиллэг бас сонирхолтой харагдах болно. Настигийн өмсдөг байсан зүйлээс бол эрс өөр. Би алхангаа хөлөө буруу тавьчихвал яана, унчихвал яана, буруу өргөлт хийчихвэл яана гэж бодсон. Настя, чи эмэгтэй хүн. Чи бол үдсэглэнтэй эмэгтэй. Гэхдээ чи дөнгөж сая яг л анх удаа хөлөөрөө алхаж байгаа юм шиг л харагдаж байна. Настя нэг алхсан, 2 3 алхсан. Юу ч өөрчлөгдөөгүй. Тиймээс би Пашагаас яаж алхах ёстойг Настя дахин харуулж өгөхийг хүссэн. Гэхдээ бас л тусуулаагүй. Тэгээд би охиныг аваад тайзан дээр гараад яаж алхахыг харуулсан. Харин энэ бол тусуулсан. Тэгэхээр одоо бид суугаад чи дахиад алхах болно. Амьсгаа, мөрөө тэгшил, тэгэд үдсэглэнтэй эмэгтэй гэдгээ сана. Тэгээд л би алхсан. Гэхдээ арай илүү өөртөө итгэлтэйгэр. Энд ч өөр хэрэг шүү. Мөөгөө шүү. Сайн байна. Дараагийн стил. Эхний гаралт бол бүтлгүүтэл байсан. Харин хоёр дахь нь хамаагүй дээр байна гэж найдаж байсан. Болчих шиг боллоо. Хувцас олж олно. Хувцас олсон л та. Гэхдээ дахиад л миний стил биш байсан. Хүчрхэг эмхтэй. Мэдхгүй. Би ийм хувцастай эмхэнтэй адилхан харагдчих болохоор байсан. Миний стил биш ээ. Настяд орчин үеийн стил таалагдахгүй байгааг нь ойлгож болох зүйл л дээ. Учир нь тэр өөрийгөө урдынхаар нь харсаар байгаа дасчихсан байгаа. Хоёр дахь стил нь хөнгөн, романтик, зөөлөн стил. Настя энэ стилийн уур амьсгалын эцсийн хүртэл хадгалж харуулж чадаагүй. Гэхдээ эхний удаагийнхаас хамаагүй дээр алхсан. Тиймээс шууд 3 дахь хувцсыг өмсүүлэхээр явсан. Ээж нь ямар вэ? Хөөрхөн байна уу?
Даашинзан таалагдсан уу? Ээж зөвхөн Майк өмсдөг. Майк өмдгэнэ? Бас күрдэг өмсдөг. Күрдэг тэгээд л болоо юу? Бас малгай өмсдөг. Чи ээжтэй даашинз өмсчөө гэж хэлээрэй. 3 дахь хувцсны өмнө намайг шал өөрөөр будаад үсийг маань өөрчилж эхэлсэн. Тэгээд би 3 дахь хувцс чи гал гарахантай л гэж бодсон. Магадгүй хамгийн байх гэж бодгдсон. Энэ чиний 3 дахь стил явц. Би энэнтэй халахгүй. Энэ бол үгүй. Жинхнээсээ үгүй. Энэ бол яасан ч үгүй. Би өөрийгөө усны хувцас өмсөж байна гэж төсөөлөнгүүд миний гоё тиймч гоё туранхай биш. Бас энд хариу ялгарч харагдана гэх мэт зүйл бодогддог. Би энээсээ ичж байна. Би нүцгэн алхаж чадахгүй. Усны хувцсчүүдээ алхах ёстой. Үгүй, алхахгүй. Чиний уруулны чи өнгөнд яаж зогсож байгааг хар л та. Би алчууртай чамаагүй алхаж чадна. Энэнтэй болж чадахгүй. Чи хаашаа зүгдах юм бэ? Алхач л таарна шүүндээ. Юунд эргэлзээд байгаа юм бэ? Зүгээр ч нэг энэ төсөлд оролцоогүй үсттэй. Ямар гоё хувцас гэдгийг хар л та. Би тиймч задгаа ингэртэйг сонгоогүй. Энд чинь нүцгэн байхаас огт өөр шүү дээ. Яг үнэндээ тэр айл эртнээс миний авахыг хүсэж байсан усны хувцастай адил байсан. Би чамайг энэс өмнө харж байсан. Одоо өөрчлөлтийг чи харж байна. Үдсгэлэнтэй гайхалтай эмэгтэй бүгдийг гаргачаа чи хувцас салаад өмсчих. Нүд нь гэрэлтэй л байна да. Тийм байна. Алив вэ? Настя энэ хугацаанд гарсан өөрчлөлтөө бүхэлд нь үнэлж чадахгүй байна. 3 дахь хувцсан дээр харин энэ бүх өөрчлөлтөө анзаараасаа гэж хүссэн. Усны хувцас өмсөнгүүт дээгүүрээ ямар нэг юм нүмерч хэмсэн гэж хүсчихсэн. Хэтэрхий задгаа байгаа юм шиг санагдсан л да. Эхлээд их ичсэн ч цаашаа зүгээр алхачихсан. Ямартай ч хүч орсон. Открой себе заново. 3 дахь гаралтан дээр Настя өөртөө илүү ихтэй байж чадсан. Тэр эмэгтэй хүний гоо үдсгэлэн гих зүйлийг илүү их мэдэрсэн байсан. Бас өөрчлөгдсөн гэдгээ эцэст нь мэдэрч чадсан. Боллоо. Сайн байна. Чи их урт замыг туулсан. Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийн тусламжтай чи олон килограммыг хайсан байна. Одоо чиний өмнө дахиад 1 сар байна. Энэ хугацаанд чи төгс галбиртай болж чадна. Би дахиад таснаа. Чи өөрийнхөө биеийн жинд анхаарахаас гадна дотоод хүндээ өөрчлөлт хийж, үдсгэлэнтэй эмэгтэй гэдгээ ойлгоно гэж тохиролцъё. Тохирсон. Тийм ээ. Настя шал ширтдэг. Харцаа өргөхөөс айдаг охин ирсэн. Гэхдээ өөртөө итгэлтэй сайхан эмэгтэй болоод явж чадлаа. Сайн уу? Хэр байна та? Ерөнхийдөө давгүй байсан л да. Гэхдээ жим маань хасагдгаа болоод санаа зовоод байна. Жин хасагдал зогсох нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Эхний шалтгаан бол нойр. Чиний нойрны дэглэм алдагдсан байж болно. Тийм ээ, миний нойр муу байгаа. Хүүхэд чинь шин сэрээд бид энийг ярилцж байсан да. Харин жин зогсох 2 дахь шалтгаан нь бид нэг удаа илчилгээ баг зэрэг нэмчихсэн шүү дээ. Тэгэхээр жаахан ногоон хүнс хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр чиний хооллолтонд баг зэрэг хатуу хандах хэрэг гарах нь. Би чиний чат руу шинчилсэн хооллолтын төлөвлөгөө явуулъя. Хоёулаа дахиад жингээ бууруулж чадна гэдэгт би итгэж байна. Ойлголоо. Баяртай. Ойлголоо. Баярлалаа. Настя пашата бэлтгэлээ хийсэн хിവэр байгаа бөгөөд өмнөхөөсөө хамаагүй сайжирсан байна. Настя сайн уу? Энэ удаа бид хаврын улирлын бэлтгэлээ үргэлжлүүлэх хийнэ. Энэ бичлэгээр би чамд гэрийн нөхцөлд хэрхэн нуруугаа тэгшилж бэхжүүлэхийг заах болно. Төслийн сүүлийн хэсэгт Настя өөрчлөлтөө илүү ихээр мэдэрч чадсан. Багахан хугацаа өнгөрсөн юм шиг боловч үр дүн маань нүдэн дээр илэрхий байна. Эргэн тойрныхон маань ч анзаараад нөхөр маань ч намайг шал өрөөр харж байгаа. Жингээ хассан нь бүгдэд таалагдж байна. Мэдээж надад ч бас таалагдж байгаа. Бүгдээрээ сайн уу? Би ирчихсэн байна. Өнөөдөр сүүлчийн өдөр. Үнэхээр их айж байна. Юу төсөөлж хүлээхээ ч мэдэхгүй байна. Ганц ч гэсэн зүйл хэвэн болж өнгөрөөсэй л гэж найдаж байна да. Учир нь би ойлцгож магадгүй. Не надо оправданий и пустых фраз. Открой себя заново. Будь собой.
Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр Настя манай төсөлд оролцож эхэлснээс хойш эрдэх хоног тохиож байна. Настя ахуйн ажилд хятавтаж өөрийгөө сайхан эмэгтэй гэж мэдрэхэ байсан учраас манай төсөлд хандсан. Бид тэрэнд ямар байж чадахыг харуулсан. Гэрэлтсэн, загварлаг, өөртөө итгэлтэй. Харин оролцогч маань бидний зөвлөхөөг дагаж өөрийгөө өөрчилж чадсан эсхийг бид яг одоо олж мэдэх болно. Яг л супер од шиг байсан. Гарч ирээд л алхаад л. Би бүр нүдэндээ ч итгэж чадаагүй. Хөөх Настя, чи гайхалтай сайхан харагдаж байна. Ийм сайхан сэтгэл татан байх юм гэж төсөөлөчгүй байлаа. Баярлалаа. Настя, чи өөрийгөө харахад бэлэн үү? Билээ. Яг уу? Бэлэн. Талиг болгоно уу? Эргээрээ. Би өдөр бүр хүүхдээ асарч гэртээ байдаг. Одоо бол үнэхээр залхаж байна. Тусламж хүсэж байна. Гоё иш байна. Би болохгүй байна. Би гар хөөлгээд хаасаа гүжин хасах хэрэгтэй. Шууд л уйлаад эргэж буугаад юу ч хийхийг хүсэхгүй байна. Алхахгүй. Алхахгүй. Юу мэдэрч байна? Шинэ амьдрал эхлүүлж байгаа юм шиг байна. Гайхалтай. Би чадлаа. Энэ бүгд миний бие. Надад үнэхээр таалагдж байна. Чи яг одоо өөрийгөө ямараар харж байна? Тарганлаа биш. Гайхалтай дог байна. Аль хэдийн нэг тийм тэр гайхалтай үсгэлэнтэй эмэгтэй. Чамайг гайхалтай сайхан харагдаж байгаа дахин хэлье. Чиний шин тэжээлийн зөвлөх Боронбайгүйгээр энэ үр дүн гарахгүй байсан билээ. Та хоёрын хамтын ажиллагаа ямар үр дүнтэй байсныг бид одоо харах болно. Дэлгэцэнд анхаарна уу? Настя. Гайхалтай. Энэ Настя. Энэ бол шинэ Настя. Чи бол од. 3 сарын төсөл ард үлджээ. Чамтай ажиллахад үнэхээр таатай байсныг хэлмээр байна. Чи миний заавар зөвлөхөөг дагаж маш их хичээсэн. Харин өнөөдөр чиний гаргасан үр дүнг үзэгчдтэйгээ хуваалцах мөч тохиож байна. Гайхалтай үр дүн. Өнөөдрийн байдлаар Настягийн жин 73.1 кг. Нийт хассан жин нь 13.7 кг. Супер. Мундаг. Хүссэндээ хүрлээ, энэ тоонд хүрлээ, энэ дэрсэн зорилгоо биелүүллээ. Мэдээж би илүү хийх хүсэж байна. Би 64 хүртэл явна. Бүх зүйлд баярлалаа. Өдөр бүр надтай хамт байсанд, шүн залгахад ч хариулдаг байсанд, үргэлж тусалдаг байсанд маш их баярлалаа. Би шүн төлөөр чамаагүй, би дэлбэрхнэ гэд тэрэн лөө биччихдэг байсан. Гэхдээ тэр маш хурдан хариу өгч тусалдаг байсан. Би чамайг зогсохыг хүсэхгүй байгааг чи мэднэ. Өөрийнхөө хүссэн чинд очихын тулд үргэлжлүүлэн хичээхийг чинь ч мэдэж байна. Тиймээс би чамд туслах болно. Би чамтай холбоотой байх болно. Харин өнөөдөр чамайг од болон гялалцах мөчөд чинь үлдээе. Өнөөдөр чи бол тод од. Баярлалаа. Бүгд л намайг сайн турж байгааг анзаарч байсан. Дүү маань атаархаж байгаа гэсэн. Би тураад тэр маань эсрэгээр чин нэмээд байгаа. Чи урт замыг тууллаа, сайн байлаа. Чиний бүх зүйл бүтэх болно. Чи ямар сайхан эмэгтэй гэж. Баярлалаа. Баяр хүргэе. Тэр аль хэдийн өөртөө итгэлтэй болсон байна. Энэ л хамгийн чухал нь. Нөхөр нь ч бас өөрчлөгдөж байгааг анзаарсан. Чамд баяр хүргэхээр зөвхөн Лёша бит хоёр ирээгүй. Гэр бүл чинь ч бас ирсэн байгаа. Тайзар урьж байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Гоо сайхны галерей байлаа. Манай YouTube болон Instagram хуудсуудыг дагаарай. Эцэст нь өнөөдөр би өөртөө хайртай, өөрийгөө үнэлдэг, амьдралаа цааш хэрхэн авч явахаа мэддэг бүсгүйг олж харлаа. Бүсгүйчүүдээ
Та нарт хүсгэд тураарай. Нөхөр чинь таныг хаасайгүй дагаад явах болно.